цаана ингээд дахин нэг реакшнаараа уулзж байгаа да. Тата байна тэгээд энэ удаад би урлагийн бурхан тэнгэр Америкийн урлагийн бурхан тэнгэр жамцсан ороо болох. Бараг ерөнхийлөгч. Kanye West-ийн сүүл гаргасан. Kanye West-ийн ингээ анхны удаар яг хийж байгаа тийм ээ тийм. Хүлээж хийхээр шийдлээ. Тэр реакшн гэхээс илүү ирүүл энийг сонсцсон. Галж ирэнгүүт нугасаа Kanye West-с гарч ирсэн шин дууг бол дискгүй сонсцсон. Угаасаа хүссэн үсээгөө сонсох ёстой л та Kanye West дуу гаргаж байгаа. Тэгээд шууд эхлүүлцгээ Wash Us in Blood буюу биднийг цусан дуугаа. Биднийг цусан дуугаасан. Йоо, тантууч минь Black Lives Matter яваад байна. Америк цагдаа нарын нас арил хитэрт юм шиг байна. Ялангуяа цагаан арьстай цагдаа нар тийм хэсэг юм шиг. Энд restricted age-тэй хэлсэн мэдгүй. Өөс юм restricted байна. Тэгснэ ягаа 6-9-ийн бахан бүсийг гаргасан дуу restricted биш болгоод байгаа юм бол чи хандлт авахын төлөө л тийм шүү дээ. Тэгэл энэ дуу ч гэсэн хандлт авмаар л байгаа шүү дээ. Энэ дуу Kanye West жоох нэр юм болж байна. Экспериментал тийм хэв маяг байгаа ч тийм. Тийм нэг тийм эвгүй сонирн бол Иисус шиг. Иисусийн угаасаа дуунууд чинь нэг тийм амар гинтин. Энэ тийм ямар айр сүйр хийдэг. Kanye West өөрөөхөө дагуулсан. Энд чи юуны хэлээ? Kendrick Lamar-ийн альбом. Years in the making, they don't y'all mistake it. I got them by a landslide, we talk about races. You know there's never be a tie, just look at their laces. Genocide гэдэг чи юу лээ? Genocide гэдэг чи одоо нөгөө нэг үндснээр нь алахыг баг хэлдэг үст. My Black Death, My Black Death. Wash us in the blood, wash us in your blood, wash us in the blood. Чиний цэцэн суугах гэдэг юм байна. Өөр сухны цэцэн. Holy Spirit come down, Holy Spirit come down, Holy Spirit help now, Holy Spirit help now, Holy Spirit come down, Holy Spirit come down, Holy Spirit help now, Holy Spirit help now. Wash us in the blood, whole life being thugs, no choice selling drugs, genocide what it does. Зарим харууд бол яаж ажиллах боломжтой. Set it off, set it off. Execution 30 states. 30 states still execute. I should not kill, I should not spill. Next tales at the rendezvous. We got your time in the federal. Squad box you in like a sectional. We walk through the blast in the residue. Now look what we headed to. Rain down on us. Rain down on us. Wash us in the blood. Монголд ч бороо гараал, Kanye West ч бороо даа. Тэ бас цусан бороо. Энэ юу вэ? Попс монгоч гэж. Стагийн дүр. Өдрийн араа. Энэ нарны нөгөө нэг юу гэдэг шүү дээ. Бөмбөлөг ингэж гарч ирээд тэр мөн үү? Нэг нарны нэг тесрэлт болно гэдсэн нэг тийм. Энэ хэсэг амар зүг юм санагдчих нэрээ. They want me to calm down. They don't want me to Kanye. They don't want Kanye to be Kanye. They want to sign a fake Kanye. They trying to sign a Kanye өмнөх шиг байхгүй байна гэл тэ ингээл фейк болсон. Тэнгүүд одоо Column гэдэг одоо Kanye ч ингээл амар controversial шүү дээ. Тэнгүүд одоо тайвшруулах одоо тийм 50-ийг хүссэн. That's right, I call him Kanye, but don't take me the wrong way. But don't take me the wrong way. Одоо би тэгэхээр тайвширсан одоо намайг тэгтээ бити буруугаар ойлгоорой те. This guy took me a long way. They want to edit the interviews. They want to take it to interlude. Cut a whole sentence to interlude. You know that it's fake if it's in the news. So I let it fly. Тийш зарим видеонууд бас арай дэндүү тассан тийм. Энэ нэг муу юм тухай яаж байгаа юм тасаа оруулсан байх шүү дээ.
бус юмнуудыг ин оруулдаг. Holy Spirit come Ёо. down. Holy Spirit Goat. Үгүй тэгтээ сая буцаа та дайцсан уу? I'm in the booth. Баах хүмүүс дайрсан тийм. I've been the truth. Living cause nobody living and nobody getting it, doing it different. Rain down on us. Holy Spirit come down. Holy Spirit come down. Анзаараагүй We юм шүү need дээ. you now. Wash us in the blood. Whole life being thugs. No choice selling drugs. Genocide what it does. Slavery what it does. Тийм үү. Тийм уусаа. Гэтэ Kanye өөрөө New Slaves гэж дуу гаргаж ирсэн шүү. Wash us in the blood of Jesus. Энэ охин нь Holy Spirit, come down. We need you North now. Sunday service church. Wash us in the blood. Энэ сүүлийн цагт хэлдэг юм байна. Гэхдээ энэс Kanye-ийн шинэ альбомыг хэлж байна. Тийм. Шинэ альбом экспериментал байх юм байна. Өмнөх шиг юм сонио юм. Shut the fuck up. Ба юу гэмтэй сонирч байгаа юм. Жоо угаасаа Kanye-гийн үед амар сонирч шүү дээ. Тийм church music шиг биш. Одоо юм амар экспериментал юм нийгэм рүү хандсан юм тийм алыг гэсэн шинжтэй. Энэ бол үнэхээр дэжгүүд болсон. Энэ юм. Тэгэд одоо ингээд сони юм те. Одоо ингээд Kanye West-ийн дуун дээр хэлж байгаа юм нэг өөр. Амьдрал дээр ярьж байгаа нэг юм өөр. Ийм хоёр юм байгаа даа. Bipolar emo удгүй bipolar гэсэн. Kanye West-ийн урлагийн тал нь мэдрэмж нь үнэхээр гоё. Урлаг дээр хэлж байгаа юм гоё. Ярьж байгаа юм нэг байгаа даа. Тийм. Яг 5 жилийн өмнө ярьж исэн юм нь бол зөв. Тийм. 5 жилийн өмнө бол яг эрүүл ухаантай ярьдаг байсан юм байна. Одоо мэдгүй хит шашинлаг болоод байгаа юм шиг санагдсан. Магадгүй тийм. Ярьж байгаа юм дээрээ. Одоо энэ дээр бол нэлээд тийм одоо сатаник маягийн юм ингээд буруу шаасан шаманизм маягийн боос тийм. Бөмбөр мөмбөр гэл. Одоо бидний цусанд минь угаан гэл тийм. Тим юм харагдсан. Тэгсэн энэ дээр бол жишээ нь most rappers dissing each other гэсэн. Kanye dropping a diss track on Devil. Only artists as Christian music age restricted. Энэхдээ тийм Kanye-гийн бичлэгийг жоохон restricted болгоцсон жоохон сонир санагдсан. Тэгээд ерөөсө хандлт авч чадахгүй байгаа байхгүй. Гэтэ зөвлөлтөө юмс дөнөөний харгил саяны хүн дайрж майлж байгаа тийм зодоо модонтой юм яг бас хүүхдүүс тамаагүй үзүүлвэл бас хэцүү л байх л тийм Kanye West. Тийм Kanye West. За Kanye West гиснээс шууд тэгээд одоо ерөнхийлөгч яриа. За чамд ямар санагдсан ерөнхийлөгчийн одоо зүйл стант юм биш нөгөө нэг одоо альбом цацгатаа далимдуулаад нөгөө нэг ерөнхийлөгч нийт төвчлийг ингүүд нөгөө нэг одоо нөгөө хитгэн хипхоп сонсдог эсвэл хөгжим ингэ шимс сонсдог хүмүүс шиг ингээд Америктэй яриаг ингэ Kanye-г бүр ингэ шууд мэдээд авч байгаа байхгүй юу энэ хин нэг төвч байгаа юм бэ те ерөөсө Kanye-г за мэдгүй хүн байх нь чайшин гэхдээ ер нь бол юу Kanye ингэ нэг төвч байгаа юм уу гэд бүүн сенсац болоод хүмүүсийг ярианд орсны дараа ингэ болоод араас нь цомог засч яанаас маркетингийн төлөвлөгөөч юм уу гэж би бол хараад байгаа. Тийм тэгээд гинт дэвшин гэснээ шууд болоод дараа 7 хоног тий. Тэгснээ өглөө бүр амар мэдээ гарсан юмс. Kanye West Kim Kardashian-аас салах одоо хүсэл тавьцсан. Яг үл Kim Kardashian Meek Mill-ийг одоо шорон авахт нь хэрэгтэй сүүлгсэн хүмүүс мэдгүй жоохон даггүй мэдээлэл. Угаасаа тийм эмгтээтэй гэрэлчээ дараас нь ингэж ярих ямар хэрэг вэ? Come on, chill out. You ain't got the answers. You ain't got the answers. Kim шинэгтэй дайжгүй болсон байсан. Хүн шиг болсон. Угаасаа л тийм ч дарааханд бол тэгсэн мөртлөө цаанаа бас юм байгаа даа. Яг Монголын заац тэрийг хэлгэн чи. Тийм амар. Гинт улсын хурлын гишүүнийг давхар дэвч юм. Ямар би яг наатыг чи мэдчихлээ. Тэгээд Kanye нойртой айгу сонио мэдээ гаргаад байгаа. Яг сая тэгээд цомгийнхоо трак листийг ревилингүүтэй бустгацсан. Тийм. 24 дуу биш 24-г нь 12 дуу байсан. Тэгснээ болцсон. Тэгснээ дахиад сонио мэдээлэл. Ойрдоо манай хүн жоохон хөгшрөөд нөгөө bipolar шинж чанар нь илүү гараад байгаа юм л гэж. Бэнц хөгшөрч юм дөө. Уг нь шүтдэг л дээ яалч уу Kanye West-ийг бас ингэ дүнх карьер мэрэн. Тийм хийдэ хийдэ альбом бол зүгээр. Юм хэмжээлчгүй ер нь бол Life of Pablo хүртэл бол угаасаа бүгд амар классик шин. Игүй Jesus classic Life of Pablo classic.
Тэгэд Yi бол биш. Yi бол угаасаа биш. Watch the Throne юу гэсэн сонссон бүр. Watch the Throne угаасаа хоёр том нийлсэн. Аргагүй л тий. Тэгэд илүү экспериментал тартал руугаа орж ийн. Нэг Yi бол зүгээр нэг юм сонир юм дотоод хүнээ гаргацсан зам шүү. Тэнгүүд Jesus is King болохоор бүр ингэ тийм би бол гэгэрсэн тийм вайптай. Кани гэхдээ ялч хүнийг шинэ юмыг илэрхийлж хайдаг рэпер л тий. Тэр нь Travis Scott-тай хамтарсан бол ер нь зүгээр хандлт авах тал руу гал гэж бодсон шүү. Тийм л. Нэг Travis Scott бас нэг 4 явж байгаа зү ер нь 5 ч юм. Тийм л байна да. Тэгээд ерөнхийлөгчд угаасаа нэр дэвшсэн чинь их гарахааргүй л байсан. Нийт масс бол угаасаа улс төрийн хэмжээнд гарахгүй л байх. Юу гэж тэгэж гарах вэ гэсэн чи яг Trump шиг юм бол. Үгүй хараа ингээ рэп индастри тэр чигээр дэмжижсэн шүү дээ. Тэгээд гарлаа гэхэд нь гүйл тий. тэгжсэн юм. Яг Childish Gambino-ноос дэмжижсэн тий. Childish дэмжижсэн гэж бодохгүй. Яг Drake-с бас дэмжижсэн гэх. Childish ч бас угаасаа юу вэ нөө нэг бас аав нь тийм улс төрийн хүн биз тий. Тийм. Childish юу нь болсон л юм. Тийм улс төр баян талын хүн шүү дээ. Хүн холбоотой хүмүүс рэпрүүдийн нэг л тий. Зээ ингээд Kanye West-ийн Watch Us in the Blood гэдэг. Watch Us. Дуун дээр биш Watch Us тийм. Дуун дээр reaction хийлээ. Kanye West-ийн талаар ярилцлаа. Дуун дээр бол нэг 17. Kanye West-ийн дууны хувьд бол нэг 17. Тийм Kanye West гингүүд Kanye West-ээс бол нэг юм үлээдэг байхгүй тий. Rana вэ шиг дуу хүлээх хэрэгтэй. Тэр бол Kanye West-ээс зүгээр Black Skinheads шиг дуу хүлээх хэрэгтэй. Тэгэхээр энэ дуу бол та байдаг л экспериментал. Гэтэ бол зүг уриалгатай. Тиймэрхүү л байна да. Зээ ингээд энэ хүү реакшнаа дуусгая. Тэгээд өөр захиалах дуувал доор коммент хэсэгт нь үлдээгээрээ. Тийм. Гэтэ Kanye West бол урлагийн зам цараа. Peace out. It was all a dream. I used to read Word Up magazine. Salt and pepper and heavy D up in the limousine. Hanging pictures on my wall. Every Saturday, rap attack Mr. Magic Marley Marl.